За сайн байна уу? Сайн байна уу? Тэгэхээр сүүлийн үед одоо хэвлэл мэдээллийн эвслэр болоо захин сүлжээгээр яг одоо Дорногов аймгийн Улаанбаатар сумд одоо маш олон асуудал гарсан гэдэг сэдв нэлээх явлаа. Тэгэхээр энэ талаар тодруулах авахад нэг өнөөдөр бид нар урьсан. Тэгэхээр юуны төрөнд хоёлаа компанийнхаа тухай танилцуулаад өнөөдрийн ярилцлага эхэллээ. За Бадрах Энержи компани бол Монгол Францын хамтарсан компани. За нэг талаас бол Монгол улсын төрийн өмчт Monatom компани, нөгөө талаасаа бол Франц улсын бас төрийн өмчт Orano Group-ийн ийм хамтарсан компани байгаа. За Orano Group-ийн хувьд бол цөмийн салбартаа дэлхийд тэргүүлэгч ийм групп. Компани Дорногов аймгийн Улаанбаатар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. 2018 онд компани Зөв Жаваа үйлдвэрлэлийн туршилтын барилга байгууламжийнхаа барилга угсралтын ажлыг дуусгаад өнөөдөр бол Зөв Жаваагийн үйлдвэрлэлийн туршилтыг эхлүүлэх бэлтгэл ажлынхаа одоо сүүлийн шатанд орсон ингэ явж байна. Тэгэхээр Улаанбаатар суманд гараад байгаа асуудлуудын нэг бол яг одоо малын хээл хайл гажигтай одоо төл байгаад байна шүү. Тэгэхээр энэ бүх гарсан асуудлыг танай компани үйл ажиллагаатай юу холбон тайлбарлаж байгаа. Тэгэхээр яг энэ тал дээр наа зүгээс ямар тайлбар мэдээллийг өгөх вэ? Компани бол малын эрүүл мэндийг сайн мэдэх, малын эрүүл мэндийн одоо мэрэгжсэн байгууллага бол биш. Тийм ч учраас хээл хаях, малын зүвс хорогдол тохиох тус бүр дээр бол манайхаас дэлгэрэнгүй тайлбар өгөх юм боломжгүй болов уу. За үндэсний статистикийн хорооны энэ нээлттэй мэдээнээс ингээ харж байхад сүүлийн 10 жилийн тоон үзүүлэлтийг харахад Хөвсгөл аймагт хээл хаялт бол Дорногов аймгийнхаас жишээ нь өндөр үзүүлэлттэй явсан байна. Дорногов аймгийн өөрийн статистикийн үзүүлэлтээс ингээ харахад хээл хаялт нийт малын 0.9% тохиосон байна л да 2018 онд. Энэ хээл хайсан тохиолдлууд нь компани үйл ажиллагаагаа явуулдаггүй сумдуудад бол гарсан байгаа юм. За энэ сумдууд нь бол жишээ нь Дэлгэрэх, Далан Жаргалан, Ихэхэд, Хөвсгөл гэсэн ийм сумдуудад тохиосон байна. Тэгэхээр сая энэ малын одоо гажиг төрөлттэй холбоотойгоор өмнө нь бас нэлээд олон шинжилгээ хөрвүүлж ирсэн юм байлээ л дээ. Тэгэхээр яг одоо энэ гажигтай төлөвийн шинжилгээний хариунд гарахгүй удаад байгаа одоо шалтгааныг та нар юу гэж харж байна? За малчтаас бол тодорхой эрх бүхий одоо лаборатори тийм ээ. За малын эрүүл мэндийг хариуцсан энэ байгууллагууд бол дээжлэлтийг авч шинжилгээнд бол энэ хамруулсан байдаг. За зарим тохиолдол дээр бол малчтад шинжилгээний хариуг үр дүнг бол танилцуулсан гэж бол бид нар мэдээ авсан. Зарим нэг тохиолдлын хувьд бол магадгүй малын эрүүл мэндийг хариуцсан байгууллагууд маань нийтэд тухайн одоо үр дүнг мэдээлээгүй ийм тохиолдол байж болох юм. Тийм ч учраас бидний одоо зүгээс харж байгаагаар бол малын эрүүл мэндийг хариуцсан эрх бүхий байгууллагууд маань олон нийтэд тохиолдол тус бүрээр дэрлэгэрэнгүй тайлбар мэдээллийг өгнө гэдэгт бол итгэлтэй байна. Тэгэхээр нөгөө өмнө хийсэн судалгаануудаас баримтуудаас хараад ахаар 2012 онд бас Дорногов аймагт ийм одоо малын зөө бус хоригдлоос гарч ирсэн юм лээ. Тэгэхээр энэ талаар та бүхэн бас юу гэж бодож байна? За 2012 оны малын зөө бус хоригдол дээр бол Монгол Улсын засгийн газраас олон эрх бүхий байгууллагуудыг оролцуулсан ажлын хэсэг бол ажилласан. Тухайн ажлын хэсгийн дүгнэлтээс харахад тухайн малын зүвс хорогдол маань уран болон цацраг идэвхтэй ямар нэгэн холбоогүй гэсэн ийм дүгнэлт гарсан байсан. Сайн хуршүүд бол ийм хүнд нөхцөлд бол бие биендээ бол туслах ийм үүрэгтэй гэж бол компани үздэг. Тийм ч учраас энэ малын зүвс хорогдол хээл хаялтыг шалтгааныг нь олох зорилгоор бол компани зүгээс олон судалгааны ажлууд дээр бол бас хамтран ажилласан байдаг. За 2014 онд Монголын хувийн мал эмнэлгүүдийн хоршооноос бол тухайн бус нутагт малын зүвс хорогдлын талаар судалгаа хийсэн. Судалгаагаар бол ингээд харж байхад бидний үйл ажиллагаа явуулж байгаа нутгийн хээл хайл, зүвс хорогдол, малын эрүүл мэндийн одоо дундаж үзүүлэлт бол аймгийн дундаж үзүүлэлтээс бол ялгаатай зүйл бол гараагүй. 2013-аас 2016 онуудад бол мөн мэрэгжлийн байгууллагууд бол тухайн бүс нутагт ажилласан компани чин дээр бол тийм ээ санхүүжүүлэгчээр бол орж ажилласан ийм малын эрүүл мэндийн төсөл байгаа 2 жилийн хугацаатай. За энэ малын эрүүл мэндийн төслийн хугацаанд за малын эмчнэр маань бол 800 гаруй удаагийн дуудлагаар малчны хотод очиж онцлогоо хийсэн байдаг. Тооны хувьд одоо жишээ нь 1600 гаруй удаа малд бол онцлогоо тийм ээ хийсэн. 400 гаруй мянган тоо малгааг бол шимэгчийн эсрэг эмчилгээнд хамруулсан гэдэг ийм тоон үзүүлэлтүүдийг бол би эхэлж болж байна. Нөгөө талаас энэ малын эрүүл мэндийн төсөл маань
нэлээд бас үр дүнтэй болсон гэж бидний зүгээс үзэж байгаа. Нэг талаас орон нутгийн малын эмчнэрийг бол сургалтанд хамруулсан, нөгөө талаас бол малчид маань энэ шимэгчийн эсрэг эмчилгээг малдаа хийх нь зүйтэй юм байна гэсэн бас ойлголтыг сайжруулж өгсөн. Тэгэхээр саяас гарсан мэдээллүүдээс хамгийн одоо олон нийтэд цочроосон зүйл нь бол нэг уран байлаа шүү дээ. Тэгэхээр яг одоо нэг өмнөдийн талбай дээр 2.8 тонн урааныг 10 жилийн турш хадгалсан байсан гэдэг нь олон нийтэд ил болсон. Тэгэхээр яг энэ урааныг хаанаас гараад ирв те түрүүн та хэлэхдээ одоогоор Бажрах энержи компани ямар ч уран олборлоогүй гэж хэлж ирсэн. Тэгэхээр энэ одоо уран хаанаас гараад ирв? Нөгөө талаар энэ урааныг ингэж олон жил одоо 10 гаруй жил хадгалах нь хүн малын эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй юу? Өмнөдийн талбай дээр бол 2.8 тонн урааныг бол хадгалж байгаа. Энэ нь бол нууц зүйл биш. Энэ талаарх мэдээлэл бол эрх бүхий байгууллагуудад бол тогтмол бол орчдөг. За ямар учраас энэ өмнөдийн талбай дээр энэ уран хадгалагдчих байна вэ гэхээр компани хайгуулын үйл ажиллагаагаа дуусаад дараагийн олборлолт ашиглалтын шатанд шилжихийн өмнө бол техник эдийн засгийн үндэслэл гэж зүйлийг бол боловсруулсан байх ёстой байдаг. За тухайн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахдаа олцоод байгаа ашигт малтмлынхаа нөөцийг олборлох боломжтой юм а гэдгээс харуулах шаардлагатай. Мөн түнчлэн олцоод байгаа нөөцийнхөө хичнээн хувийг олборлох боломжтой юм бэ гэдгийг бол наривчлан бас тооцоолох ийм шаардлага бол тавигддаг. Тиймдээч компани 2010 оны 12 дугаар сараас 2011 оны 6 дугаар сарын хугацаанд бол өмнөдийн талбай дээр энэ олборлолтын туршилт гэдэг зүйлийг бол хийсэн. За энэ олборлолтын туршилтаар тухайн 2.8 тонн урааныг бол газрын гүнээс гаргаж аваад давирхаа гэж одоо бидний нэрлэдэг юм синтетик материал дээр ураанаа бол наалдуулж аваад ингээд хадгалж байгаа ийм зүйлийн талаар бол яригдсан. Тухайн туршилтаар бол компани зүгээс энэ орд дээр газар дор уусган олборлох технологиг ашиглах боломжтой юм байна гэдгийг бол баталгаажуулсан. Энэ туршилтыг хийхдээ бол компани тухайн үед хүчин төгөлдөр байсан хууль эрх зүйн зохицуулалтын дагуу эрх бүхий байгууллагуудаас тусгай зөвшөөрлийг авснаар бол гүйцэтгсэн. Нөгөө талаас энэ 2010 оноос хойш бол тухайн уран хадгалж байгаа тийм ээ энэ байдлын талаарх хяналтын мэдээг бол эрх бүхий байгууллагуудад тухайлбал мэрэгжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссийн ажлын алба гээд байгууллагуудад бол тогтмол хөргүүлж ажилласан. Тэгэхээр энэ туршилтыг бид нууцаар хийсэн зүйл бол байхгүй. Байгалийн уран бол бусад ашигт малтмалын нэгэн адил байгаль дээр байдаг ийм л одоо ашигт малтмал. Уран гэхээр цацраг идэвхтэй ийм шин чанартай учраас яг айх эмээх зүйл бол гардаг. Гэтэл байгалийн уран маань өөрөө альфа гэдэг цацрагийг ялгаруулдаг. Альфа цацраг нь бол агаарт цөөн хэдэн сантиметр зөөвөрлөгддөг. Нөгөө талаас бол одоо бидний ашигладаг тийм ээ энэ бичгийн цаасаар одоо хаах боломжтой тийм цацраг ялгаруулдаг учраас цацрагийн одоо нөлөөний хувьд бол нөлөөлөл багтаа гэж хэлж болно. 2.8 тонн уран хадгалж байгаа тухайн сайтыг 24 цагийн харуул хамгаалттай ийм зохион байгуулалттай газар байгаа. Тухайн газар ажиллаж байгаа ажилчдын авч байгаа шаардлагын тунг бол бид нар бас хяндаг. За энэ бүс нутагт ажилласан ажилчдын хувьд цацрагийн нөлөөлөл ямар нэгэн байдлаар бол илрээгүй. Нөгөө талаасаа 2.8 тонн урааныг тусгай зориулалтын контейнерт агааржуулалттай мөн цацрагийн мэдрэгчтэй ийм контейнеруудад бол хадгалж байгаа. Хийж ирсэн хяналтын одоо ажлын үр дүнгээс ингээ харахад тухайн одоо хадгалалтаас хүн малын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөө үзүүлэх нөхцөл бол бүрдээгүй. Өнөөдөр компани одоо хэрэгжүүлэхээр бэлдэж байгаа энэ зөв жаваа үйлдвэрлэлийн туршилтын хүрээнд компани 20 тонн урааныг бол олборлох ийм ажлыг бол хийж гүйцэтгэнэ. Тэгэхээр тухайн 20 тонн урааны 2.8 тонн нь бол энэ өмнөдийн туршилтаар гарган авсан уран байх юм. Зөв жаваагийн үйлдвэрлэлийн туршилтын хугацаанд бол давирхаанд наалдуулчаад байгаа урааныг салгах, боловсруулах, экспортлох боломжтой байгалийн урааны бүтээгдэхүүн одоо гаргах энэ үе шатыг бол бид нэр хийж хэрэгжүүлнэ. Тухайн үед өмнөдийн туршилтыг хийж байхад бол зөвхөн давирхаа дээр наалдуулаад туршилт маань зогсож байсан. Бажрах энержи компани дараагийн үйлдвэрлэлийн шатны олборлолтод шилжсэн тохиолдолд жилдээ 2000 орчим тонн урааныг ийм олборлох техник эдийн засгийн үндэслэл бол
боловсруулагдсан. Яг нь 2000 тонн гэд ингээд ярихад мэдээлэл олгож өгөхөд дэлхийд уран олборлагч компаниудын хувьд жилдээ 1000 тонноос 7000 тонн хүртэлх ураныг бол олборладаг ийм бас хүчин чадалтайгаар ажилладаг. Тэгээ хоёлаа цацраг ярьсан дээр би бас нэмж нэг зүйл тодруулмаар байна л да. Тэгэхээр наад зүгээс өмнө хийгдчихсэн одоо компани үйл ажиллагаа явуулж байгаа ойр орчимд танд хийжсэн одоо судалгаанаас цацрагийн хэмжээ нь одоо ихтэрсэн тий хортой одоо төвшөнд шилжсэн ч юм уу тийм тохиолдол ер нь байд юм уу? Компани өөрийн үйл ажиллагаа явуулж байгаа бүх сайтуудад за Дорногов аймагт үйл ажиллагаа явуулж байгаа одоо Зөвч Овоогийн талбайд хамгийн ойр амьдарч байгаа малчны хотод бол талбайн дооц метр буюу энэ цацрагийн хэмжээх багжийг бол суйрлуулсан байдаг. Тухайн хэмжилтийг багжийн хэмжилтийг хяналтыг Монгол Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хүнсний аюулгүй байдлын лавлгаа лаборатори мөн түнчлэн Франц улсын итгэмжлэгдсэн Альгад лабораториудад хэмжилтийг хийлгэж хяналтыг мөн бас давхар тавилт одоо тавьж байгаа. Байглаасаа бидний байгаа бүх газруудад бол одоо цацраг ялгарч байдаг. За үүнийг бол байгалийн дэвсгэр утга гэж бид нэрлэдэг. Бидний үйл ажиллагаа явуулж байгаа талбай дээр бол байгалийн дэвсгэр утга нь цагтаа бол 0.3-аас 0.17 микрозиверт байдаг. Тухайн талбай дээр хүн жилийн 365 хоног бүтэн өдөржингөө одоо 24 цаг ингээ байлаа гэхэд жилдээ 1.5 милзиверт цацрагын тун авах ийм л тооцоол гарч байгаа. Энэ 1.5 милзиверт гэдэг бол Улаанбаатар хотод амьдарч байгаа энгийн ард иргэд жилдээ авдаг ийм тун. Дэлхийн энгийн одоо ард иргэдийн авдаг дундаж тун бол 2.4 милзиверт байдаг. Тэгэхээр Дорногов аймаг дахь энэ Улаанбаатар суманд байгаа манай талбайнууд дээр ажиллаж байгаа тийм ээ ажилчдын хувьд байглаасаа авах цацрагын тун маань дэлхийн энгийн иргэдийн авах жилийн энэ дундаж тунгаас бага байна гэж ойлгож байна. Зөвч Овоогийн талбай дээр хамгийн их хугацааг тийм ээ өнгөрүүлж ажилладаг хүмүүс маань бол манай компани ажилчид. Компани үйл ажиллагаа явуулснаас хойш манай компани ажилчдын дунд мэрэгжлээс шалтгаалсан нэг ч өвчлөл бүртгэгдээгүй. Тэгэхээр компани үйл ажиллагаанаас хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө байхгүй байна гэж дүгнэж болно. Тэгэхээр иргэдийн бас нэг айцтай байгаа зүйл нь ундны усны чанар байгаа шүү дээ. Нөгөө нэг өөртөө ундаалдаг зам алаа усалдаг усных нь одоо ундны усны шинж чанар нь нэлээд одоо хортой байна гэж хүмүүс малчтын зүгээс нэлээд ярьжсэн. Тэгэхээр танай компани үйл ажиллагаа явуулж байгаа бүсийн ойр орчим ер нь ундны усны чанар шинжилгээ хийсэн чинь 7-аас 8 нь болохоор яг юм хортой төвшөнд байна гэж гарсан гэдэг хэлсэн. Тэгэхээр энэ талаар танай зүгээс ямар тайлбар өгөх вэ? Дэлхий дээр олон газар байглаасаа химийн найрлагынхаа хувьд зарим нэг одоо химийн элемент нь өндөр агуулгатай байдаг ийм одоо нуур, цөөрөм, булаг шанд бол байдаг. Монгол орны хувьд увс нуур бол жишээ нь үүний нэг бас жишээ болох боломжтой. Гидролог, гидрогеолог, химийн найрлага бол олон мянган жилийн туршид ингээ бүрэлдэж ирсэн байгалийн өөрийнх нь үйл явц. Яг л ийм байгалийн одоо үзэгдэл компани үйл ажиллагаа явуулж байгаа тухайн бүс нутагт явагдсан байна гэж бид нар ойлгох хэрэгтэй. Бидний үйл ажиллагаа явуулж байгаа одоо Зөвч Овоогийн талбайн гүний усанд ийм байгалийн үзэгдэл явагдсан учраас цаанаасаа зарим нэг элемент тухайлбал одоо наатар, хлорын агуулга бол өндөр гарсан. Тухайн бүс нутаг дахь гүний усанд бол уран цаанаасаа өндөр агуулгатай. Энэ бол компани үйл ажиллагаа явагдаж эхлэхээс өмнө байглаасаа ингээд тогтцсон, байгалийн улаасаа тогтцсон. Компани үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш одоо ингээ 20 жилийн хугацаанд гүний усны судалгаа шинжилгээг бол хийж ирлээ. За олон тооны хяналтын удаагаас авсан шинжилгээний үр дүнгээс харж иж бид нар бол наатар нь өндөр байна, хлор нь өндөр байна, ураны агуулга нь өндөр байна гэж ингэж хэлж чадаад байгаа юм. Тэгэхээр эдгээр элементүүд нь өндөр байна гэдэг нь тухайн гүний усыг хүн ундандаа хэрглэж болохгүй л гэж хэлэх гээд байна л да. Энэ болохгүй гэдэг нь болохоор Монгол улсын үндэсний бөгөөд олон улсын ундны усанд тавьсан стандартын дагуу зарим нэг химийн элемент өндөр байгаа учраас унданд хэрэглэх боломжгүй, цаашлаад зарим нэг тохиолдолд хөдөө аж ахуйн хэрэгцээнд ашиглах боломжгүй ийм л төвшний одоо үзүүлэлтүүд гарсан гэж ойлгож байна. За тэгэхээр юуны өмнө цаг гаргаж хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Мөн одоо бидний асуусан асуултанд тодорхой хариулт өгсөн танд бас маш их баярлалаа. Танд ч ихсэн баярлалаа.
манай компани үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл компани веб хуудас руу орох боломжтой. Мөн түнчлэн Facebook пэйж руу орж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой шүү.